За багш нь одоо та нарт нэг юм зааж өгнө. Багш нь бэлэн болсон уу гэх юм бол та нар бэлэн болсон гэж хэлнэ шүү заяа. За 1 2 3 бэлэн болсон уу? Арай суулаа энэ удаа. За суужаад бэлэн болохгүй юм ээ. Бүгдээрээ босоо зогсъё. Бүгдээрээ босоо зогсож байгаа Бурхныг баяр хөөртэй магтана шүү дээ. За бэлэн болсон уу? Бэлэн болсон уу? Амен. За бүгдээрээ баяр хөөртэйгээр Бурхныг магтцгаая. Амен. Есүс биднэрт ямар гэж юм? Есүс биднэрт хайртай гэж юм тийм үү? За бүгдээрээ Бурхны ард түмэн байна уу? За Бурхны ард түмэн байна уу? За тэгвэл бүгдээрээ дагцгаая.
бидний эзэн байдаг тул өндөр түгөргөн намруулаад яддаг байгуул яа. Амен. Давшицай эсний зэргүүдээ хашгирцай зориг зэргүүдээ үрэгшаа бицхан зэргүүдээ эсний зэргүүдээ давшицай эсний зэргүүдээ хашгирцай зориг зэргүүдээ үрэгшаа бицхан зэргүүдээ эсний зэргүүдээ гоягдуулгаамсод батндуудаа давшицай ариун сүнсний сэтмэр дэстудаа дарцаяа эрэг мэдэл басургуч бидний эзэн байдаг тул өндөр түгөргөн намруулаад яддаг байгуул яа. Амен. Давшицай эсний зэргүүдээ хашгирцай зориг зэргүүдээ үрэгшаа бицхан зэргүүдээ эсний зэргүүдээ. Амен. За ямар мундаг хүүхдүүд вэ? За бүгдээрээ хамтдаа залбирая. За бүгдээрээ ялаа дуурайг сонсъё. Ялаа дуурайг сонсъё бүгдээрээ. Чимээ гарахгүй шүү. За багш нь залбирлаа. Хайртай бурхан аваа таньда талархаж байна. Үнэхээр бицэн хүүхдүүд маань таны баяр хөөртэйгээр магтах боломжийг өгсөн талархаж байна. Аваа үнэхээр хүүхдүүд маань итгэлийн мундаг суурьтай хүүхдүүд болоод таныг аваа үнэхээр баяр хөөртэйгээр магтдаг, таны алдрыг тунхаглдаг, үнэхээр итгэлийн мундаг охид хөвгүүд болгож өсгөөрэй гэж гуйж байна. Аваа үнэхээр хүүхдүүдийн маань ирээдүйг та өөртөө аваарай. Өнөөдөр ирж чадаагүй бицэн хүүхдүүдээс танд өргөн барьж байна. Аваа үнэхээр өвчтөе хүүхдүүд байгаа бол тэр хүүхдүүдийн дээр таны эдгэрэл бэлхэм дүүрэн байх болтугай гэж гуйж байна. Бид нар бөшөө олуулаа болоод таны баяр хөөртэйгээр гар халуунаар магтаж зөвхөн таныг харан алхахад тусаж өгөөрэй гэж гуйж байна. Есүсээ бүхий зүйл дээр талархаж байна. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бурхан тадрыг өргөөрэй. Амен. Халелуя. Бидний эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийн цуглаанаа хамтдаа эхэлцгээе. Бүгдээр хамтдаа суудлаасаа босоод эзний үгнээс хамтдаа уншицгаая. Дуулал 138. Би бүхий зүрхээр танд талархна. Бурхтын өмнө таныг би магтан дуулна. Таны ариун сүмд хандан би мөргөж, хайр инрэл, үнний тань улмаас таны нэр талархлахыг учир нь алдар нэр бүхнээс өндөрт амлалтаа та өргөмжилснийх. Дууцсан өдөрт минь та надад хариулв. Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулв. Аяа эзэн, амнаас тань гарах үгийг сонсохдоо газрын бүх хаан тань талархнаа. Амен. Бүгдээр хамтдаа
Эзэн рүү хараагаа хандуулаад, зүрх сэтгэлээ хандуулаад хамтдаа залбирэн гуйцгаая. Баярлалаа Есүс. Баярлалаа Есүс. Тийм ээ эзэн. Танд үнэхээр тэр магтаалыг өргөх нь таны сүмд ирээд, таны энэ ариун өргөөнд ирээд таныг магтах нь, таныг хүндлэх нь юутай, өрөөлтөө гайхамшигтай вэ? Тийм ээ эзэн. Та бол ариунаас ариун бурхан. Таныг үнэхээр бид нэр чин зүрхтгэлээсээ магтаж, хүндэлж, таны үгнээс суралцахаар ирсэн байна. Эзэн та энд байгаа хүн бүрийн дээр эзэн та одоо яг өдөртөж ариун сүнсээ та хамт байгаач. Өнөөдрийн Токио Монгол цуглааны эхлээс дуусах хүртэл эзэн таны үнэхээр оршихуй дүүрэн байж, таны баяр хөөр, таны амар тайван, таны үнэхээр ивэл өрөөл дүүрэн байх болтугай. Хүмүүрийн зүрх сэтгэл дээр эзэн таны ариун сүнс ажиллаа хийж, түүгээр дамжуулаад тэр хүмүүс эзэн рүү магтаалыг өргөх болно. Бүх алдар магтаал, бүх хүндлэл нь бидний эзэн Есүс Христэд байх болтугай гэж Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгдээрээ эзэнд баяр хөөртэйгээр магтаалыг өргөцгөөё. Надад хайртай байдаг эзэн, миний төлөө амиа өгсөн. Дахин амьд тэнгэрт одоод миний эзэн болсон. Надад хайртай байдаг эзэн, миний төлөө амиа өгсөн. Дахин амьд тэнгэрт одоод миний эзэн болсон. Эзэн ирэхээр тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө эзэн ирэхээр тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө надад хайртай байдаг эзэн, миний хончин болон эсэ намайг үргэж өдөр дахтууд эзний даган амьдрнаа. Надад хайртай байдаг эзэн, миний хончин болон эсэ намайг үргэж өдөр дахтууд эзний даган амьдрнаа. Эзэн ирэхээр тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө эзэн ирэхээр тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө эзэн ирэхэд тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө эзэн ирэхээр тэнгэрийн улсаа эзэнтэй амьдрнаа. Мөнхий мөнхөө. Амен. Эзэн надран байх болтугай. Усталан тэртэгээс таны хайр гол мэд ууслаа. Зүрх сэтгэлээ нэх үед эзэн их чөлөөг өгөө.
би үнэн баярлалаа өдөр бүр гараг өргөө таны хайр надад ирэх үргэж магтан дуулнаа устдаа тийштэйгээ таны хайр гол мэд уустаа зүрх сэтгэлээ нэхүүл эзэн их чөлөөгөө би үнэн баярлалаа өдөр бүр гараг өргөө таны хайр надад ирэх үргэж магтан дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа устдаа тийштэйгээс таны хайр гол мэд уустаа зүрх сэтгэлээ нэхүүл эзэн их чөлөөгөө би үнэн баярлалаа өдөр бүр гараг өргөө таны хайр надад ирэх үргэж магтан дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа намайг бүжихэд намайг бүжихэд бүгд шоолон инээдэг бүгд шоолон инээдэг хэд нарыг нэгвэ амбаярта дууч бүжнэ намайг бүжихэд намайг бүжихэд бүгд шоолон инээдэг хэд нарыг нэгвэ амбаярта дууч бүжнэ таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа таны хайрыг магтаа дуулнаа амен эзэн алдран байх болтугай Эзнээс минь өөр хинч үгүй эзнээс минь өөр хинч үгүй энд дэлхийдээ үгүй эзнээс минь өөр хинч үгүй та бол миний бүхий зүйл. Оо эзэн минь та миний бүхий зүйл.
минь хэнч үгүй эзэн минь та бол миний байгаа зүйл. Эзэн минь та миний бүхий зүйл. Эзнээс минь хэнч үгүй эзнээс минь өөр хинч үгүй тийм ээ надад. Эзнээс минь өөр хинч үгүй энэ дэлхий дээр чүгүй эзнээс минь өөр хинч үгүй эзэн минь та бол миний бүхий зүйл. Эзэн минь та миний бүхий зүйл. Эзнээс минь хэнч үгүй энэ дэлхий дээр эзэн минь та бол надад байгаа цорын ганц бурхан. Эзэн минь миний бүхий зүйл. Эзнээс минь хэнч үгүй Тимээзэн бүх зүйл танаас эхэлдэг. Та бол миний бүхий л зүйл. Та бол миний байгаа тэр аврал. Та бол надад байгаа цорын ганц тэр үнэн бурхан. Танаас ирэх тэр ивэл өрөөл юутай гайхалтай вэ? Танаас ирж байгаа өрөөл үнэхээр тааламжтай вэ? Танаас ирж байгаа өрөөл ямар их амар тайван бэ? Тийм ээ эзэн. Танд үнэхээр барих надад үнэхээр юу ч байхгүй байсан ч танд өргөх надад үнэхээр тэр тус тэр үнэхээр надад тэр эд баялаг байхгүй байсан ч танд өргөх тайлаад өргөх үнэхээр тэр сайхан хувцас байхгүй ч гэлээ. Та мэддэг. Та бидний зүрхтгэлийг мэддэг. Та бидний үнэхээр тэр бодлыг мэддэг. Та бидний үнэхээр юу руу үнэхээр анхаарлаа хандуулж байгааг мэддэг. Та үнэхээр бидний зүрхсэтгэл үнэхээр юунд шаналж байгааг мэддэг. Бид нар үнэхээр юуны төлөө залбирч байгааг та мэддэг. Тиймээс эзэн. Та одоо яг энэ газарт биднийг та өрөөгч. Та энэ газар түнд энд байгаа хүн бүрийг тослооч. Хүн бүрийн дээр эзэн таны ивэл өрөө дүүрэн байж муу муухай зүйл үнэхээр тэр хүмүүст байхгүй. Харин эзний сайн сайхан дүүрэн байх болно. Та өрөөгч. Та тослооч.
таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Хаглаад барих нэнд сав байхгүй ч тань нүг анхлууд олчгүй. Өөрийнхөө төрхөөр намайг уурлаж чи зүсийг надад зүтгэн өгөөч. Эзэмээ миний эзэм хамээ таны дэглэх хүн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Хаглаад барих нэнд сав байхгүй ч танд өгөх анхлууд олчгүй. Өөрийнхөө төрхөөр намайг уурлаж чи зүсийг надад зүтгэн өгөөч. Хаглаад барих нэнд сав байхгүй ч танд өгөх анхлууд олчгүй. Өөрийнхөө төрхөөр намайг уурлаж чи зүсийг надад зүтгэн өгөөч. Бүгд хамтдаа залбирanгуйцгаая. Эзэн та өнөхөр бидний итгэлийг хамгаалж өгөөрэй. Та бидний зүрх сэтгэлийг хамгаалж өгөөрэй. Та өнөхөр бидний үнэхээр оюун бодлыг бас хамгаалж өгөөрэй. Бидний үнэхээр итгэлийг үнэхээр тэр муу ёрын сүнснээс хамгаалж, үнэхээр бидний бодлыг төөрөлгөж байгаа өөрийнхөө бузар сүнснээс та хамгаалж өгөөч. Та үнэхээр Токио Монгол цуглааныг хамгаалж өгөөч. Та үнэхээр Токио Монгол цуглааныг үнэхээр та хамгийн сайнаар үнэхээр эмнэгдэлтэй байлгаж, энэ газарт үнэхээр та үнэхээр муу бүхнийг үнэхээр хөөн зайлуулж, та үнэхээр ариун сүнсээр дүүрэн байлгаж, хүмүүр үнэхээр танд итгэлтэй байж, Есүсийн нэрийг барьсан, Есүсийн нэрийг дуудсан, Есүсийн нэрийг үнэхээр өндөр төргсөн, үнэхээр байгаа байдлаараа, үнэхээр өөрийнхөө тэр амь амьдралаараа харуулсан нэгэн байна гэж өгөөрэй. Амен. Бүгд хамтдаа чанга дугаар залбирanгуйцгаая. Оо халелуя Есүс. Эзнэрөө үнэхээр дуу хоолой өргөцгөө.
Баярлалаа эзэн минь аваа. Хаадын хаан, дээдийн дээд. Орчлон хорвоог хүнхээр оргуу хоосноос энэ ертөнцийг бүтээсэн хүчрэх цорын ганц бурхан. Тэр үнэхээр бидний хайрлсан тул цорын ганц хүүгээ энэ дэлхий рүү илгээсэн гэсэн. Тэгээ тэр хүү ирээд үүрх ёсгүй. Амсах ёсгүй. Тэр зовлон шаналлыг. Тэр байж боломгүй тэр бузар тэр үнэхээр гим нүглийг өөртөө үрээд биднийг хайрлан байж өөрийгөө хязгаарлан байж гэсэн. Өөрийнхөө тэр үнэхээр бурхны сэнтэд байх тэр бүх зүйлийг хаяад гэсэн. Тэр үнэхээр хамгийн байж болох дорд нэгнэр гэсэн. Тийм ээ эзэн. Та үнэхээр өөрийнхөө тэр хүчийг, өөрийнхөө тэр үнэхээр бүх зүйлийг биднээс болж хайсан бурхан. Баярлалаа Иесус. Энд байгаа хүн бүрийн дээр эзэн таны үнэхээр нэгүсэл байх болтугай. Өрөөл байх болтугай. Амар тайван байх болтугай. Таны нэрийг дуудах болтугай. Өнөөдөр өгдөх, тажима пастраар өгдөх үгийг таны нэрээр өрөөж байна. Өнөөдөр өгдөх үгийг үнэхээр бид нэр зүрх сэтгэлдээ оруулж амьдралдаа хэрэгжүүлж тань руу улам илүү итгэсэн, тань руу улам илүү хатгсан нэгэн байлгаж өгөөрэй эзэн. Намайг бас тийм байлгаж өгөөрэй аваа. Таны өмнө өдөр бүр бууж өгч, таны өмнө өдөр бүр үнэхээр мэхийн ёсолж, танд үнэхээр байгаагаа өргөдөг нэгэн байлгаж өгөөрэй. Баярлалаа Иесус. Бүх алдар магтаал, бүх хүндэл нь бидний эзэн Есүс Христэд байх болтугай гэж Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхагаа тунхаглацгаая. Би тэнгэр газрыг бүтээгч, аваа хүчрэг, ертөнцийн эзэн эцэг тэтгдэг, ариун сүнсээр бүрлдэж, онгон Маригаас мэндэлсэн. Понти Пилат заграгчийн үед зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин амь орсон. Тэгээд тэнгэр додож авгаа хүчрэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэд суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдвэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгд хамтдаа тажима пастор болон орчуулагчаа урьцгаая. Сэнсэ ёрошико оныгаишимас.生産式を行います。 아리ун 적 хүртцгээ. もともとは生産式はですね、愛産食事とですね、生産式は一緒でした。 За ариун зог гэдэг маань бид нэр хоол иддэгтэй хамтдаа нөхөрлж хоол иддэг тэр зүйлдээ нэг зүйл байсан. でもそのうちですね、だんだん教会が発展していく中で2つに分かれていきました。 Тэгээд цуглаанууд хөгжихийн хэрээр энэ зүйл хоёр зүйл болж одоо ирсэн байна. ですからもともとは一つだと覚えておいてください。 Урд өмнө яг үндсэндээ бол нэг зүйл байд гэдгийг та бүхэн мэдэж аваасаа гэж хэлж байна. ということはですね、この生産式を受けるのも礼拝だけども、一緒に食事するのも礼拝だって理解してください。 Тийм болохоор ариун зогийг хүртэж байгаа нь ч гэсэн эзэнд хүндэтгэл мөрөглийг өргөж байгаа. Бас хүндэтгэлтийн цаг маань ч гэсэн эзэнд яг хүндэтгэл мөргөл өргөж байгаа гэдгийг бас нэг утга учиртай юм аа гэж. 先日ですね、ボルデエデンさんのお家に招かれてですね、一緒に食事をしました。 За би өнгөрсөн 7 хоногт Болд Эрдэнэ гэрт урагдаад очиж бид хамт нөхөрлөх цаг, хоол бас идэх тийм гайхалтай цаг байсан. またロギさんがいる間にですね、家庭に招かれて一緒に食事をしました。 Тэгээ Доги маань байх хугацаанд бас Догийнхаа ээж аавдар очих бас боломжтой тийм сайхан цаг өнгөрөөсөө. 本当に2つの食事を通してですね、本当にこうなんか
私の中ではすごくですね、皆さんと近くなりましたね。 Тийм болохоор та бүхэндээ цагаан сараар очиод идээ цагаан идээд ингээд байж хаад миний дотор юу бодогдсон гэвэл би монголчуудтайгаа улам илүү ойр болж нэг болж байгаа гэдэг тийм зүрхсэтгэлтэй イエ байсан. スにあって家族だなという思いがあります。 Бид Есүс дотор гэр бүл юм байна гэдгийг мэдэж авлаа. それと同じです。この生産式も全く同じだと理解してください。 Яг түүнтэй адилхан одоо бидний хийх гэж байгаа энэ ариун зааг бол яг тийм утга учиртай шүү гэж. イエスにあって一つであるということで Бид す。 Есүс дотор нэг юм аа гэж. いつもそのことを忘れないでください。 Энэ зүйлийг та бүү мартаасай гэж. これからいろんな教会の中でいろんな揉め事があるかもしれません。 Тэгээ цаашдаа бидний манай чуулган дээр янз бүрийн те хоорондоо үл ойлголцох зүйл гарч магадгүй ч гэсэн でも皆さん、イエスにあって一つであることは忘れないでください。 тэгсэн ч гэсэн бидний дотор үл ойлголцол нэг нэгнтэйгээ муудах зүйл хичнээн гарсан ч гэсэн бид нар Есүс Христ дотор нэг шүү гэдгээ бүү мартаасай гэж хэлж байна. 私たち何か揉め事があるとですね、すぐ切り離そうとするんですね。 Бид нар үл ойлголцол хэрвээ гарах юм бол салахыг хүсдэг. Хин нэгнээс холдоо явахыг хүсдэг ба. それは正しくありません。 Тэр бол зөв зүйл биш юм аа гэж. 夫婦でいろんな問題があってですね、夫婦が別れるのもよくありません。 Эхнэр нөхөр ч гэсэн бие биедээ үл ойлголцол гараад эндээс бол салж болохгүй юм аа гэж. キリストにあって一つだからです。 Бид нэр Христ дотор нэг юм аа гэж. いつもそのことを忘れないでください。 Энэ зүйлийг бүү мартаасай гэж хэлж байна. お祈りいたします。 Залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь ээ. イエス様を通して罪を許されました。 Есүс Христээр дамжуулж бидний гим нүгэл уучлагдсан байна. 神と私たちが切り離されたのが結び合わされました。 Бурханаас холдсон байсан биднийг Христээр дамжуулж холбож өгсөнд. 私たちもいろんなことがあって切り離されたものが一つになっていこうとします。 Үнэхээр бид нар ч гэсэн бусдаас холдож хол болсон ч гэсэн нэгэн бий болохыг хүсдэг. この生産式を受けるたびに Энэ ариун зогийг хүртэж байхад 罪が許されていること、 бидний гим нүгэл уучлагдсан 神と私たちは一つになっていること、 Бурхантай бид нар нэг болсонд 私たち教会は一つであること、 бидний чуулган нэг бий болж これを忘れないようにさせてく энэ ださ зүйлийг い。 бидний мартахгүй байлгаж өгөөч. それをいつも保っていることができますように。 Энэ зүйлийг бид нар зүр сэтгэлдээ үргэлж хадгалж байхад туслаач. どんな困難も乗り越える力を与えてください。 Бидэнд хичнээн зовлон бэрхшээл байсан ч гэсэн тэр бэрхшээлийг даван туулах хүч чадлыг өгөөч. イエス・キリストの皆によってお祈りします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. アーメン。 Амен. それでは前へ来てパンとブドウ酒を受け取ってくださ За い。 та бүхэн уурд гараад эсний зогийг хүртээрэй.「これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。ごめんなさい。落間さん、ちょっと一つ何か用意できます？ちょっと待ってください。ちょっと用意していただけますか？一つ。先ほども言いましたね。私たちは一つですから、一人でも漏れないようにしましょう。
Тийм болохоор түрүүн бас хэлсэн. Бид нар бол Христ дотор нэг болохоор нэгмэл зүйлээ хадгалж явцгаая.1個で大丈夫です。ありがとうございます。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血です。それでは聖書のお話をしていきます。 За номлын сэдвээр орцгоё. 今日はヨハネの福音書の12章の44節から50節までです。 За өнөөдөр Иохан 12 дугаар бүлгийн 44-өөс 50 дугаар ишлэл байна. 御言葉が救い、御言葉が裁きというお話です。 Эзэн бурхны үг бол аврал болоод эзэн бурхны үг бас шүүдэг юм а гэсэн. Тийм утгатай. それでは読んでいただけますか。 За эндээс монгол хэлээр уншъя. Есүс хашгиран надад итгэгч нь надад итгэж байгаа бус харин намайг илгээгчд итгэж байгаа юм. Намайг харагч нь намайг илгээсэн нэгнийг харж байна. Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүй тулд би ертөнцид гэрэл болон ирсэн. Үгийг минь сонсоод сахиагүйч би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд биш, бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж, үгийг минь хүлээж, ис авагчийг шүүгч би. Хэлсэн үг минь эцсийн өдөр түүнийг шүнэ. Учир нь би өөрөөсөө яриаггүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг намайг илгээсэн эцэг өөрөө өгсөн юм а. Түүний тушаал бол мөнх ам гэдгийг би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь эцэг надад хэлснээр би ярьж байна гэж айлтлаа. 44節を見ていただきたいんですけども、 За 44-ийг бүгдээрээ харцгаая. イエスは大きな声でこう言われました。 Есүс чанга дуугаар ийхүү хэлсэн байна. 私を信じる者は私ではなく、私を使わされた方を信じるのですと。 Есүс хашгиран надад итгэгч нь надад итгэж байгаа бус харин намайг илгээгчд итгэж байгаа юм а гэсэн. この御言葉一つだけでもですね、皆さん分かりますね。何が分かりますか？ Энэ ишлэлийг яг ингээ уншихад та бүхэн юу хэлж байна вэ ойлгож байна? イエス様は使わされてきたということです。 Есүс илгээгцэн. 誰から使わされたんですか？ Хинээр илгээгцэн бэ? Ками様から. 父なる神様からですね。 Эцэг бурхнаас илгээгцэн. ということは、イエス様と父なる神様は一人ですか？二人ですか？ Тиймэр эцэг бурхан Есүс хоёр зүйлийг хэлж гинүү эсвэл нэг зүйлийг хэлээд байна уу гэж. Хитоц үгтэй юм. 一つですけども二人ですね。 Тэгээ нэг зүйлийг хэлж байгаа ч гэсэн хоёр зүйл байна. 皆さん騙されてはいけませんよ。 Энэ зүйлээр бид нар хуурдагдаж болохгүй. 神は一人ではなく三人で一つです。 Бурхан бидний итгэдэг бурхан бол гурвлаар оршдог. Хэрнээ нэг зүйлийг илэрхийлдэг. Нэг зүйл юм а гэсэн. ここで分かりますよね。 Энэ ишлэлээр түүнийг ойлгож болж байна. 聖書どこ開いても分かりますよ。 Сая хэлсэн зүйлийг Библийг хаанаас нь харсан энэ зүйлийг ойлгож болно. 騙されてはいけません。 Тэгэхээр бид нар хуурдагдаж болохгүй юм а. イエス様を信じるなら救われる。これは皆さんも知っていますね。 Энэ дээр бичсэн байна. Итгэх юм бол аврагдана гэд. Энэ зүйлийг бид нар мэдж байгаа. 救われるってどういうことですか？ Аврагдана гэдэг нь ямар утга учиртай вэ? 滅びないということです。 Бид нар хизээч мөхөхгүй гэсэн. 滅びないってどういうことですか？ Мөхөхгүй гэдэг нь ямар утга учиртай вэ? 神様の裁きから免除されるという意味です。 Бид нар бурхны тэр шүүлтээс нь чөлөөлөгдөнө гэсэн. 神様は必ず裁くお方です。 Бурхан
өөрөө бол заавал шүүдэг нэг юм аа. これは聖書が約束されています。 Энэ зүйлийг Библиэлд амлагдсан байдаг. それを裁かないというのが神様の救いです。イエス様による救いです。 Харин Бурханаар бид нэр аврагдсанараа шүүгдэхгүй гэсэн энэ бол Бурханы бидэнд өгсөн амлалт байна. しかし皆さんがこのイエス様のことを伝えるときですね、 Харин бид нар Есүс Христийг хэн нэгэнд дамжуулах үед イエス様を信じると救われますよと伝えます。 та эзэнд Есүс Христ итгэх юм бол та аврагдана гэж та хэн нэгэнд хэлж これを байна. 福音と言いますけど、福音を伝えるときに多くの人は質問しますね。 Энэ зүйлийг бид нэр авралын сайн мэдээ гэдэг те сайн мэдээг сонсож байгаа хүмүүс бас энэ зүйлийг ярьдаг. 神様は私たち作ったのに、 Бурхан биднийг бүтээсэн хэрнээ なんで私たちを滅ぼすんですか。 яагаад Бурхан өөрөө биднийг бүтээсэн юм бол яагаад биднийг мөхүүлэх гээд байгаа юм бэ? この世界作ったのは神様じゃないですか。 Энэ хороо дэлхийг бүтээсэн нь Бурхан биз дээ. この世界悪くなったの神様のせいじゃないの。 Энэ хороо дэлхийг одоо муу муухай болсон нь Бурханаас болж байгаа юм уу? どうしてその神様が私たちを裁くんですか。 Яагаад тэр Бурхан заавал биднийг шүүх гээд байгаа юм бэ? 私たちを作った方が滅ぼす、どうしてですか。 Бидний бүтээсэн Бурхан өөрөө яагаад мөхөл рүү бас биднийг мөхөл рүү бас даавуулж байгаа юм бэ гэж асуудаг. 私は何も悪いことしていませんという人がいるでしょう。 Би ямар ч муу зүйл хийгээгүй гэж хэлдэг хүмүүс ч байдаг. 特に日本人はモラルが高いので、 Ялангуяа Япончууд ёс суртахуун өндөртэй хүмүүс их байдаг. 善良な人たくさんいますね。 Тийм сайн ёс суртахуунтай, сайн мүс чанартай хүмүүс ч их байдаг. 私もですね、去年一昨年かな、携帯2回落としたんですよ。 Тэгээ би түрүү жил өнгөрсөн жил өөрийнхөө гар утсыг 2 удаа алдсан. 2回とも、いや3回落としましたね。 3 удаа бараг алдсан. 3回落として3回とも帰ってくるんですよ。 3 удаа алга болоод эргээд 3 удаа эргээд олцсон баг. これはね、日本しかないと言われてます。 Энэ зүйл бол ингэж хүний юм алга болоод буцаж олддог нь зөвхөн Япон улсад л байдаг гэж яригддаг. いやそういう意味でですね、日本人は善良な人はたくさんいると思いますよ。 Яг энэ утгаараа Японд тийм одоо хүний утсыг одоо олсон ч гэсэн буцаагаад өгчдөг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө байдаг. 私は何にも悪いことしていません。そういう人はですね、ぜひ聖書を読んでほしいんです。 Тийм болохоор тийм өндөр ёс суртахуунтай сайн мүс чанартай хүн ч гэсэн Библийг уншаасаа гэж би хүсдэг. 聖書を読み終えた時に自分が正しい人だ、義人だと言える人は一人もいなくなります。 Тийм болохоор Библи уншаад тэр хүн ойлгосныхоо дараад энэ дэлхий дээр зөвхт хүнтэй сайн хүн нэг ч байхгүй юм байна гэдгийг тэр хүн өөрөө ойлгож авна. ローマ人の手紙の3章の 10節から12節にこのように書いてあります За ね。 Ром номын 3-ын 10-аас 12 дээр ингэж хэлсэн байдаг. 次のように書いてある通りです。義人はいない、一人もいない。 Ингэж хэлсэн байна. Энэ ингэж бичигдсэнчлэн зөвхт хүн алга нэг ч ганц ч алга гэсэн. 悟る者はいない、神を求める者はいない。 Ухаардаг хүн алга, Бурхны хайдаг хүн алга. すべてのものが離れていき、誰も彼も無用のものとなった。 Бүгд гажиж цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үлддэг нь алга, бүр ганц ч алга гэж. 善を行う者はいない、一人もいない。 Зөвхт хүн алга, ганц ч алга гэж хэлсэн. 自分を正しいと思い込んでいるのは神様の基準を知らないからなんです。 Тийм болохоор би зөв, би буруу юм хийгээгүй, би зөвхт миний яс суртахуун сайн гэж бодож байгаа хүмүүс Бурхны тэр стандарт, Бурхны тавьж байгаа тэр төвшнийг мэдэхгүй байна гэсэн. また私たちはこの罪の世界の中に入っているので本当の正しさを知らないんです。 Тийм болохоор бидний амьдарч байгаа энэ хорвоо дэлхий гим нүгэлтэй хорвоо дэлхий дээр амьдарч байгаа учраас гим гэж юу вэ гэдгийг бас мэдэхгүй. 神様の基準はどこにありますか。 Бурхны төвшин, Бурхны стандарт хаана байдаг вэ? 聖書の中にありますね。 Энэ бол Библи дотор бичигдсэн байдаг. だから私たちは神様の基準に達するために聖書をよく読みます。 Тэгэхээр бид нар Бурхны тэр бичигдсэн зөвхт байдлын стандартанд хүрэхийн тулд бид нар Библийг уншдаг ба. しかしですね、もう一方聖書をよく読むと次のことが分かってくるんです Тэг ね。 эсрэгээрээ Библийг уншаад хахад бас нэг зүйлийг ойлгож ирдэг ба. 聖書の基準に私は達成できない、到達で Библийг きない уншаад хахад би энэ Библийн ийм өндөр төвшөнд нь би хүрч чадахгүй байна. Ямар хэцүү юм бэ гэсэн тийм сэтгэлийн бас зөвхрөл ирдэг ба. むしろ自分の罪深さを知って絶望します。 Эсрэгээрээ би гэдэг хүн чи ямар их гэмтэй юм бэ гэж мэдснээрээ бас зөвхөрдөг ба. 日本人の中でもですね、聖書を手に持って自殺する人っているんです。 Тэгээд Японд ингээд Библи бариад Библийг барьсан чигээрээ амиа хорлсон тийм бас хүмүүс байдаг. Хүн байсан ба. イエス様を知っている弟子でも
自分の罪に押しつぶされて自殺した人がいます。 Есүсийн дагалдагч бас нэгэн хүн Есүсийн өөрийнхөө гим нүгэлтэй гэдгээ мэдээд бас амиа хорлсон нэгэн байдаг. 誰ですか？ Тэр хүн хэн бэ? Искариот нь. イスカリオテのユダですね。 Тэгээ Искариотын Юдас байдаг тийм. 罪を深く知ると絶望しかないんです。 Тийм болохоор тэр хүн өөрийнхөө ямар гим нүгэлтэй гэдгийг маш сайн ойлгох юм бол цөхрөлд очдог ба. ローマ人の手紙の3章の23節にこのように書いてあります。 За Ром 3:23 дээр ингэж хэлсэн байдаг. すべての人は罪を犯して神の栄光を受けることができない。 Бүгд нүгэл үйлцэн тул бурхны алдар сууд хүрдэггүй гэсэн. 神様が作ってくださった、私たちを作ってくださったのに、 Бурхан биднийг бүтээсэн байхад, 栄光の存在として作ってくださったのに、 Бурханд алдрыг өргөхөөр биднийг бүтээсэн байхад, 罪があるからそれが分かんなくなっちゃうんです。 гим нүгэлтэй учраас тэр зүйл бид нар мэдэхгүй 絶望になってしまうんです。 цөхрөлд ордог ба. ローマ書の6章の23節には、 Бас Ром 6-гийн 23 дээр ингэж хэлсэн байна. 罪の報酬は死ですと書いてあります。 Учир нь нүглийн хөлс нь үхэл юм а гэсэн. 罪の報酬は死、すなわち絶望しかありませんということです。 Нүглийн хөлс нь үхэл болоод өөрөөр хэлэх юм бол энэ цөхрөлд очдөг юм а гэсэн. 世界にはですね、多くの幸せそうな生活をしている人はたくさんいますけど、 Энэ дэлхий дээр маш их ад жаргалтай амьдарч байгаа хүмүүс маш их байдаг. 残念なことにそれはほんの短い時間だけです。 Харамсалтай нь тэр хүмүүсийн амьдралынх нь хугацаанд хэсэгхэн цаг хугацаанд байна. それだけではありません。そのほんの短い時間もですね、本当に虚しいものなんですね。 Тэгээ тэр хэсэгхэн ад жаргалтай гэж мэдэрч байгаа тэр зүйл нь тэр хүнд нь өөрт нь эргээд харахад хов хоосон зүйл байсан. ある方がですね、社長になってですね、たくさんの財産を残した。 За нэгэн хүн захирал болоод маш их эд хөрөнгө үлдээсэн. 財産がたくさんあるから自分の老後はですね、こういいところに住もうと思ったわけです。 Тэгээ тэр хүн настай болоод маш их эд хөрөнгөтэй учраас үнэхээр сайхан газар амьдрья гэж бодсон ба. 玄関にはですね、豪華なシャンデリアがですね、飾ってあるそういう家で、 Тэгээ түүний гэр нь болохоор маш ийм орд хар шиг ингээ гэрийнх нь үүдээр ороход тийм гоё нөгөө гэрлийн бүрхүүл нь хүртэл аяйгуу гоё тансаг また噴水が湧いているようなところで、 Тэгээ бүр ингээд усан ориглоор ингээ ориглж идэг тийм хашаатай. でですね、その建物の中にはですね、ビリヤードもあったり、またカラオケができたり、さまざまな、ね、部屋があるんです。 Тэгээ тэр хүний гэрт нь ингээ орохоор бильярд ч юм уу те пул ч юм уу те янз бүрийн тийм зугаа цэнгэл хэрэглэхээр тийм зүйлсүүд. 食事も毎回出るので、もう自分で料理をしなくてもいいんです。 Тийм болохоор хоол нь ингээд хин нэгнэр хийгээд өөрөө хийх ямар ч шаардлагагүй. 自分がもうね、体を動かなくても誰かがケアしてくれるんです。 Тэгээ өөрөө хөдлөхгүй өөрөө ямар ч зүйл хийхгүйсэн ч гэсэн хин нэгэн тэр хүнийг арчилж одоо асарж идэг гэсэн. すごい施設ができたんですね。 Тэгээ тэр хүнд үнэхээр сайхан тийм амьдрал бий болсон. そしてですそういうところにですね、お医者さんだったりとか、社長さんだったりとか、もうすごい地位の高い人たちがですね、そこに住み始めます。 Тэгээ тэр хэсэгт ингээд айгүй тийм өндөр түвшний те элит маягийн эмч багш нар тэгээ тэр хэсэгт ингээд тийм ер нь элит хүмүүс амьдардаг байсан. そしてですね、あるそのね、福祉の仕事をしている人がですね、そのすごいと言われている建物のところに見学に行ったんです。 Тэгээд нэгэн тийм нийгмийн ажилтан үнэхээр энэ ямар гоё хороолол вэ гэж тэр газар очиж үзсэн байна. ああ、こういう素晴らしい施設があるんですねって見学を見てたんですね。 Ямар гоё хотхон ямар гоё хороолол вэ гэж очсон байна. で、カラオケの部屋に入ってみたんです。 Тэгээд караокегийн өрөөнд нь орсон байна. 誰もいない。 Караокенд нь орсон чи хинч байхгүйсэн. ビリヤードのところのですね、とこ行ったんですけど、誰もいない。 Тэгээд бильярдны тоглолтын өрөөнд нь очсон чи бас хинч байхгүйсэн. ね、入居者はいるんですよ。 Тэгээд тэнд амьдардаг хүмүүс нь бол байгаа. でも誰もいないんです。 Тэгсэн ч гэсэн тэр одоо гоё хөгжилтэй байх газар нь хинч байхгүй. その時見学に来た人はですね、施設の人に聞きました。 Тэгээд тэнд үзэх гэж очисон хүн тэр байгууламжийн хүнд нь хэлсэн байна. いろんなこの娯楽施設があるのにどうして人がいないんですか？ Ийм их гоё хөгжилтэй гоё ийм гоё газар байхад яагаад хүмүүс нь байхгүй байгаа юм бэ? 施設の人もですね、頭抱えながら言ってました。 Тэгээ нөгөө байгууламжийн хүн бүр ингээд шаналаад хэлсэн байна. 残念なことに喧嘩ばかりして全然この部屋にいないんです。 Харамсалтай нь энд амьдардаг хүмүүс ингээ хоорондоо байнга муудалцаж, байнга хэрэлдэг болохоор хүн байдаггүй юм а гэж хэлсэн. ある人が部屋を使っていたら、 Нэг хэсэг хүмүүс одоо нэг газар нь хэрглэж яхад あなた出て行きなさい、私が使うから。 чи эндээс гар би хэрглэмээр юм ч юм уу те.
そしてですね、他の部屋へ行けば Тэгээ өөр өрөөнд очих юм бол 一緒に遊ぶことができなくて別々になる。 тэгээ хамтдаа бас ингэж хөгжлөж чадахгүй тусдаа ингэ болчдөг. そうやってるうちにその施設を使わなくなったの。 Ингээд хүмүүс хоорондоо муудалцаад ирэхээр тэр байгууламж тэр сайхан хотгоныг хэрэглэх боломжгүй болж. ね、人間ってそんなもんです。 Хүн гэдэг бол ийм юм а гэж. 仲良く暮らせば本当に楽しいのに、 Бид нар эвтэй найртай амьдрахад үнэхээр сайхан байх байтал どんなにね、老後が安泰であっても、 хай 老後がどんなに安心して暮らせる、そういうのを保証されても、 хүн хөгшрөөд одоо амар тайван баяр хөөртэй тэгж амьдрах тийм боломж нөхцөл байдал нь бүрдсэн байсан ч гэсэн 自己中心がある限りはダメなんです。 зөвхөн өөрийнхөө боддог, өөрийгөө төвдөө байлгадаг тийм байдалтай байна. 罪の報酬は死であるということを、味わうわけですね。 Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа нүглийн хөлс нь үхэл юм а. Энэ зүйлтэй бас адилхан байна. そしてですね、この罪を知ると今度は神様の裁きも理解できるようになるんです。 Тэгэхээр бид нэр гим нүгэл бас шүүх гэдэг зүйлийг мэдхээр бурхан хүнийг шүүдэг юм байна гэдгийг бас мэдэж авч. で、神様の裁きに絶望するんですね。 Тэгэхээр бурхан шүүд юм байна гэж бодохоор бид нар эсрэгээрээ цөхрөлд орно. これが明確に分かる時が来ます。 Энэ зүйлийг бид нар яг тодорхой ойлгох цаг ирнэ гэж. いつですか？ Энэ цаг хизээвэ гэж. Ками-саманы ауток юм. そうですね。イエス様が再び来られる時です。 Яг үнэн бурхан энд хорвоо дэлхий дээр дахин ирэх үед бид нар тэр зүйлийг ойлгох болно. 世界の人は神様の裁きを理解します。 Тэгэхээр энэ хорвоо дэлхийн хүмүүс бурханы шүүлтийг мэдэх болно. 一瞬にして世界の人は理解します。 Энэ зүйл хоромхон зур болно гэж. 今日聞いている皆さんも一瞬にして分かります。 Өнөөдөр сонсож байгаа та бүхэн ч гэсэн энэ зүйлийг үнэхээр агшин зурт мэдэх болно. イエスは必ず来る。 Есүс бол заавал ирнэ. 2つありますね。 Хоёр зүйл байна. 今日の聖書の言葉の通りですよ。 Өнөөдрийн бурханы үгийн дагуу イエスを信じる者を救うために来られます。 Есүс Христ итгэсэн хүмүүсийг аврахын тулд ирнэ гэсэн. イエスの言葉を信じない人はどうなるんですか？ Есүс Христийн үгэнд итгэхгүй хүмүүс яах вэ гэж. イエスの語った言葉があなたを裁くようになりますと。 Есүсийн хэлсэн үг таныг шүүх болно. あなたは聞いていながら信じなかったよねって。 Та хэрвээ бурханы үгийг сонсоод итгээгүй байх юм бол яг энэ зүйл танд бий болох болно. そのように一瞬にして分かります。 Яг үүн шиг хором үнэхээр агшин зур энэ зүйлийг ойлгох болно. そしてその一瞬の時に信じていない人はもう救いのチャンスはないと思ってください。 Тэгэхээр тэр агшныг үнэхээр алдсан тий бурханы үгийг та үнэхээр алдсан үед тэр зүйлийг өөртөө буцааж авах боломжгүй юм аа. 私たちが福音を伝えるのはなぜですか？ Яагаад бид нар бурханы үгийг бусдад амжуулдаг вэ? これがいつ来るか分からないからです。 Яагаад гэвэл бурхан энэ бурханы шүүлт хизээ ирэхийг бид нар мэдэхгүй учраас. 少しでも早くイエス様を信じてほしいと願っているからです。 Тийм болохоор хин нэгэнтэй нин даруй эзэнд итгэсээ бурханд итгэсээ гэж бид нар хүсдэг учраас юм байна. そのイエス様が来られた時に次に起こるのが自分たちの滅びに絶望します。 Тийм болохоор Есүс Христ ирэх үед өөрсдөө бид нар эзэнд итгээгүй учраас тэр шүүлтэнд бид нар ороод бүр зөвхөрлийн амьдрал, зөвхөрлийн мөхөл рүү орно. 何度も言います。イエス様が来られた時にはもう遅いんです。 Есүс энэ хороо дэлхийд ирэх үед бид нар аль хэдийн оройтсон байх болно. イエス様が来られたらもうその後の救いはないと思ってください。 Есүс энэ дэлхий дээр ирэх юм бол дахин эзний аврал хизээч байхгүй гэж бодоосоо гэж үзэж байна. 神の裁きが分かったら絶望ですね。 Тийм болохоор бурханы шүүлт ирэх юм бол мөхөл рүү очихоос өөр аргагүй. イエス様はこの絶望しかない人間を救うために救いを用意してくださいまし Тийм た。 болохоор бурхан ингэж 運んできてくださいました。 бурхан ийм зөвхөрл рүү явж байгаа энэ мөхөл рүү явж байгаа хүмүүсийг аврахын тулд бурхан өөрийнхөө биеэр ирсэн юм аа. 12章の47節にそのように書いてありますね。 За 12-ын 47 дээр хэлсэн байгаа. 私が来たのは世を裁くためではなく世を救うためだからですと。 Учир нь би ертөнцийг шүүхийн тулд бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм аа гэж. イエス様は信じる人を救うために私たちのところに来てくださるんです。 Есүс яагаад энэ дэлхий дээр ирсэн гэхээр
Есүст итгэх хүмүүсийг, итгэсэн хүмүүсийг аврахын тулд ирж. イエス様が再び来られる時、みんなイエス様のところに集められます。 Энэ Есүст хороод хэлтер дахин ирэх үед Есүст итгэсэн бүх хүмүүс цугларах болно. これが聖書の約束です。 Энэ бол Библийн амлалт юм аа. 集められなかった人は Хэрвээ Есүс дээр ирээгүй, цуглараагүй хүн яах вэ? 後で言うように、この聖書の言葉があなたを裁きますと。 Тийм учраас би сая хэлсэн шиг Бурхны үгэн дээр бичигдсэн шиг Есүс дээр ирээгүй хүмүүс шүүгдэх болно. じゃあイエス様はこの世を救うために来られたというその救いはどのように運んでくれましたか？ Есүс энэ дэлхий дээр энэ авралыг авчрахын тулд ямар зүйлийг өөрөө хийсэн бэ? それは罪を取り除くという十字架と Тэр зүйл нь болохоор загалмай дээр бидний гим нүглийг үхлээс болоод гимээс аврахын тулд あなたが新しく変えられるという復活によってです。 таныг шинээр шинжилж цоо шинэ болохын тулд тэр зүйлийг хийсэн байна. 例えば今あなたはまだイエス様を信じてないとします。 Энэ дунд бидний сонсч байгаа энэ дунд Есүс итгээгүй хүн байж магадгүй. イエス様を信じてない人はですね、この話していることもですね、わかんないって思ってます。 Есүст 思う итгэдэггүй 人多い хүмүүс ですよ。 энэ миний одоо ярьж байгаа энэ зүйлийг сонсох юм бол юу ч ойлгохгүй ч магадгүй. でもあなたがですね、信じるときに一瞬にして変わるんです。 Харин та эзэнд итгээд итгэх юм бол энэ зүйлийг үнэхээр агшин зурт ойлгох тэр хүч чадлыг өгдөг юм аа. ああ、私はイエス様を通して本当に変わったっていうのがわかるんです。 Би Есүсээр дамжуулж үнэхээр өөрчлөгдсөн юм байна гэдгийг өөрөө хүртэл мэдэх байна. イエスの救いを安心するようになるんです。 Есүсийн авралаар дамжуулж бүр амар тайвантай болно. これが復活の力ですね。 Энэ бол дахин амжилтын хүч чадал юм аа гэж. 後でも説明します。 Энэ зүйлийг дараа нь тайлбарлаж өгье. さあ、この十字架によって罪を取り除くこと、これを許しって言います。 Тийм болохоор загалмаагаар дамжуулж нүгэл уушлагдж байгаа. Энэ зүйлийг бид нэр уучлал гэж хэлж байна. またはですね、贖罪って言います。 Өөрөөр хэлэх юм бол бас нөгөө талаараа итгэх юм болすいません. 贖罪というのは罪を買い取るということです。 Тэр хүний гим нүглийг нь худалдаж авсан гэсэн утгатай. イエス様は十字架にかかるために神様から使わされました。 Бурхан Есүсийг загалмай дээр цовдлуулахын тулд илгээсэн байна. すなわちですね、闇とか絶望に支配されることのないためです。 Өөрөөр хэлэх юм бол энэ хорвоогийн харанхуй зүйл болоод цөхрлөөс захирагдахгүй тулд энэ зүйлийг хийж байгаа. 12章の44節から45節、46節を読んでみてくださ За い。 44 45 бүгдээрээ уншицгаая. 44 45 дээр. Есүс хашгиран надад итгэгч нь надад итгэж байгаа бус харин намайг илгээгчд итгэж байгаа юм аа. Намайг харагч нь намайг илгээсэн нэгнийг харж байна гэсэн. 46節。 46 гаргаад өгөөрэй. Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүй тулд би энэ ертөнцид гэрэл болон ирсэн гэж. ね、イエスを信じる者が闇の中にとどまることがないと言っていますよね。 Харанхуйд байлгахгүй тулд би энэ ертөнцид гэрэл болон ирсэн гэж. もう一度皆さんよく考えてください。自分自身で罪を取り除くことはできません。 Та бүхэн сайн бодоод үзээрэй. Танд байгаа гим нүглийг та өөрөө хизээж арилгаж чадахгүй гэсэн. どんなに正しいことをやっていても、 Хичнээн бид нар сайн зүйл, зөв зүйл хийсэн ч гэсэн さっき話したように神の基準には合わないんです。 хичнээн бид нар хичээсэн сайн зүйл хийсэн ч гэсэн Бурхны стандарт таарахгүй гэсэн. 聖書を読んだら自分が罪人だと自覚するようになるんです。 Тийм болохоор Библи уншаад байх тусам би өөрөө ямар гим нүгэлтэй вэ гэдгийг ойлгох болно. 自分で取り除くができないのでどうしたらいい Тийм んですか？ болохоор гим нүглийг бид нар өөрөө арилгаж чадахгүй учраас яах ёстой イ вэ? エス様が身代わりになってくださるのです。 Миний оронд миний гим нүглийг арилгаж чадахгүй оронд Есүс миний төлөө золиос болсон. Энэ あなた зүйлийг の罪をイエス様がもらうんです。 таны гим нүглийг Есүс худалдаж авна гэсэн. そしてイエス様は裁かれます。 Хай. イエス様は神様に裁かれるようになります。 Есүс амаа. そうです。 Тэгэд таны гим нүглийг Есүс аваад Есүс Бурханаар шүүгдэх юм а гэж. いやイエス様はその時にですね、裁判を受けましたでしょ。 Тэгээ тухайн үед Есүс шүүгтэр очсон байсан те. 十字架にかかる前に裁判を受けます。 Загалмай цовдлогдохын өмнө Есүс шүүгдсэн байна. 裁判の結果無罪なんですけども、 Шүүхийн шийдвэр нь ялгүй, гимгүй гэсэн гих байтал 罪がないんだけど死刑なんです。 Есүсийг шүүж байгаа хүмүүс энэ хүн ямар ч гим нүгэлгүй байх гэж шүүгдсэн ч гэсэн загалмай дээр тэр үхэх ялыг авсан. おかしいでしょ。罪がないのに死刑ですよ。 Ямар ч гим нүгэл хийгээгүй хэрнээ үхэх ял авсан. イエス様に罪はないとはっきりとピラトは言うんです。 Тэгээ Понти Пилат хэлдэхдээ энэ хүн ямар ч гим нүгэлгүй байна гэж хэлдэг.
罪がないのに死刑、こんなの世の中おかしいじゃないですか。 Гим нүгэлгүй хэрнээ энэ хүнийг үхлийн ял өгнө. Энэ бол хаанч байхгүй. Энэ хороо дэлхий дээр ямар ч тийм ял байхгүй. でもそれが通るんです。 Гэсэн ч гэсэн Есүс гимгүй хэрнээ үхлийн ялыг авсан な юм. ぜですか？ Яагаад вэ? 罪のないイエス様が私たちの罪を引き受けるからです。 Гим нэгэлгүй Есүс өөрөө бидний гим нүглийг өөртөө хүлээж авсан. イエス様自身には罪がないんです。 Есүст өөрт нь ямар ч гим нүгэл байхгүй. Тэр өөрөө ариун нэг юм. イエス様が引き受けたから裁かれたんです。 Есүс өөрөө бидний гим нүглийг хүлээж авсан учраас тэр өөрөө шүүгдэж байгаа. 神様ちゃんとそのようにやってますね。 Бурхан өөрөө яг энэ зүйлийг хийсэн. 罪の結果何が起こるんですか？ Гим нүглийн үр дүнд юу бий болох вэ? 絶望死ですよね。 Үхэл болоод цөхрөл бий болно. イエス様は死ぬお方じゃないですよ。 Хай. イエス様は死なないお方ですよね。 Есүс өөрөө үхэхгүй нэг юм байсан. 死ぬことのない方ですよ。 Мөр үхлийг амсгааргүй нэг юм байсан. でもイエス様は死んでくださったんです。 Харин Есүс өөрөө үхсэн юм аа гэж. 人となってきて Энэ хорвоо дээр хүн болж ирээд 死ぬことがないイエス様が死んだんです。 үхэх ёсгүй нэгэн Есүс өөрөө үхсэн ба. イエス様が罪と死をあなたから買い取ったんです。 Тийм болохоор Есүс бидний хийх ёстой байсан бидний гим болоод үхлийг өөртөө бүр худалдаж өөртөө бүр авсан гэсэн. これを贖罪と言います。 Энийг худалдаж авна гэсэн утгатай. 通常はお金で払うんですけども、 Эсвэргээрээ мөнгөөр төлөх ёстой байтал イエス様はご自分の血で払いました。 харин Есүс өөрийнхөө тэр ариун цусаараа энэ зүйлийг худалдаж авсан юм аа. これを贖罪、罪の許しと言います。 Энэ бол худалдаж авах буюу гмийн уучлал. イエス様が引き受けたから、 Есүс бидний гим нүглийг хүлээж авсан 皆 учраас さんの罪はなくなるっていうことなんです。 бидний гим нүгэл алга болно гэсэн. 自分で取り除くことができないか Тийм らです。 болохоор бид нар өөрсдөө гим нүглийг хизээж арилгаж чадахгүй. ねえ、そのようにですね、これがイエス様が使わされた理由です。 Тэгэхээр өнөөдрийн хамгийн ихний ишлэлээр гарсан шиг Есүс үйлчлүүлэхээр илгээгдсэн гэсэн. そしてイエス様を信じるというのはただ心に思うことだけではありません。 Тэгээд бид нар Есүст итгэнэ гэдэг маань зүгээр зүрхсэтгэлдээ итгэж ийнгээ бодоод яваад ах зүйл биш ээ гэж. イエス様を通して神様と契約を交わすという意味があるんです。 Есүсээр дамжуулж бурхантай бид нар гэрээ хийж байгаа, гэрээ байгуулж байгаа гэсэн утгатай. 皆さんね、契約ってどういうふうになっているかよく考えてみてく За だ та さい。 бүхэн гэрээг сайн бодоод үзээрэй. Гэрээг юу нь яаж хийдэг вэ? 例えば私がですね、これからお店に行ってですね、ちょっとコーヒーを買ってくるとします。 За жишээ нь би одоо нэг дэлгүүр очоод кофе худалдаж авъя гэж бодъё. 例えばね、近くのコンビニでもいいですよ。 За ойрхон байгаа комбини дээр очоод кофе худалдаж авъя гэж. その時に私はですね、コーヒーくださいって言いますね、お店 За の би 人に。 кофе надад кофе өгөөч гэж хэлнэ тийм ээ худалдагчид. 心に思っていることを言葉にしますね。 Тэгээ өөрөө бодож байгаа зүйлээ амаараа хэлж байгаа. そしたら店員さんはどうしますか？ За худалдагч яах вэ? コーヒーを出しますよね。 За кофе надад өгнө тийм. その後私はお金払います За よね。 тэрний дараа би мөнгөө төлнө. そしてこのお金とコーヒーが交換されるわけで Тэгээ す。 мөнгөөрөө кофе худалдаж авч байгаа гэсэн. これが契約ですね。 Энэ бол нэг утгаараа гэрээтэй адилхан байна. ということはですね、まず一つ目は物と物が交換されるということで За す。 хамгийн түрүүнд ойлгох зүйл маань юмар юмыг сольж ийн тийм. 一つはですね、コーヒーくださいという言葉がその通りであるということを信頼しているということでしょ。 Тийм болохоор би надад кофе өгөөч гэж хэлж байгаа нь би өөр надад итгээд тэр хүн мөнгөөрөө эргүүлээд зарж байгаа гэсэн. 例えば私がコーヒーくださいと言いました。 За жишээ нь би кофе өгөөч гэж хэлье. 店員さんがコーヒーを持ってきました。 За худалдагч кофе аваад ирлээ гэж бодоход 私が言ってるコーヒーはそれじゃないって言ったらどうしますか？ тэгээд би миний хийсэн кофе чи энэ биш байж тээ гэхэл яах вэ? 私は紅茶のことをコーヒーだと思ったってね、間違えたとしますよ。 Би кофег цай гэж бодсон байвал яах вэ гэж. そしたら店員さんどうしますか？ Тэгээд тийм зүйл яриад ах юм бол худалдагч юу гэж бодох вэ? コーヒー代は払ってくださいって言われますね。 Хай. コーヒーの代金は払ってください。 За тэгж хэлэх юм бол кофенийхоо мөнгөө төлөөл гэж хэлнэ. 間違ってオーダーした人が問題なんですよね。 Андуураад одоо захиалга өгсөн хүн нь өөрөө асуудалтай гэсэн. つまり言ったことと信じることとそれを履行するということが全部つながるんです。 Тэгэхээр тэр хүний хэлж байгаа зүйл нөгөө хүний хүлээж авч байгаа зүйл бүгдээрээ холбогдож байгаа гэсэн утгатай.
イエス様の言葉を信じるということは、 Тийм болохоор Есүсийн үгэнд итгэнэ гэдэг юм байна. イエス様の言ったことを信じて、 Есүсийн хэлсэн үгэнд итгээд そしてそれを受け取って、 тэр зүйлийг нь хүлээж そ аваад して実行するんです。 тэгээд тэр зүйлээ хэрэгжүүлнэ гэсэн үг. これが契約です。 Энэ бол нэг утгаар гэрээ гэсэн утга. だから信じるって心だけの問題じゃなくて、 Тэгэхээр бид нар итгэнэ гэдэг маань зүгээр зүрх сэтгэлдээ бодох зүйл биш юм аа. 信じる生き方をすることです。 Итгэлийн амьдралаар амьдрах гэсэн үг. 信じる告白をすることです。 Итгэлийн илчлэл амаараа би итгэж байна гэсэн өөрөө амаараа илчлэн хэлхийг хэлж байгаа юм аа. さあ、これはイエス様の血によって契約するって先ほど言いましたね。 Түрүү хэлсэнтэй Есүсийн цусаар бид нар аврагцсан гэж. イエス様の血によって契約するということは確かな契約という意味です。 Есүсийн цусаар бид нар гэрээ хийсэн гэдэг маань энэ бол маш хамгийн чухал үнэн гэрээ хийсэн. もう少し言うと絶対裏切らないで約束です。 Энэ бол цусаар хийсэн гэрээ учраас хизээш биднээс урахгүй гэсэн. 皆さんも知ってますか？日本でもこうやってね、血液でですね、指紋を押したらこれは絶対裏切らない約束っていう意味があ Та るんです。 бүхэн Япон бас соёлыг мэдэх бах те. Япон хүмүүс гэрээ хийхдээ хурууныхаа хийгээр цусаа гаргаж байгаа дардаг байгаа. Энэ болохоор би чамаас энэ гэрээг би хизээ цуцлахгүй, хизээш би чамаас урахгүй гэсэн утгатай. まあ皆さん多分やらないと思います。これを血板って言うんですけどね。 Тэгээ энийг кеппан гэдэг юм байна. 血の反抗の血板っていう意味なんです。 Тэгээ өөрөө хурууны хийгээрээ ингээд дарж байгаа, цусаараа дарж байгаа. イエス様の約束もそうです。 Есүсийн амлалт бол яг үүнтэй адилхан. 一番血液がですね、一番高いものなんです。高価な Хүний ものです。 цус гэдэг маань хамгийн үнэтэй зүйл. それをかけて約束しているので、 Тэр зүйлээ бүр зориулсан байж бидэнтэй амлалт хийсэн учраас, イエス гэрээ 様 хийсэн は учраас 私たちに何を買ってくれたんですか？ Есүс бидний юуг худалдаж авсан бэ? 罪を買ってくれました。 Бидний гим нүглийг худалдаж авсан. 私たちに永遠の命を与えてください。 Эсрэгээр нь бидэнд юу өгсөн байвал бидэнд мөнхийн тэр амийг өгсөн ба. それが約束できるのはイエス様の血です。 Тэгээд Есүсийн амлсан амлалт нь цусаараа бидэнд амлалтаа өгсөн юм ба. 神様は私たちの罪を買い取って私たちの罪がなくなるという確かな契約なんです。 Тэгэхээр энэ гэрээ бол үнэхээр хамгийн туйл энэ хороо дэлхий дээр хаанч байхгүй гэрээ. Яагаад гэвэл Есүс өөрийнхөө цусаараа бидний гим нүглийг худалдаж аваад тэр гэрээн дээр бүр тамга дарсан гэсэн утгатай. ヘブル人の手紙の9章の15節にそのように書いてあります За ね。 еврей номыг гаргаад өгөөрэй. キリストは新しい契約の仲介者です。それは初めの契約の時の違反からあがない出すための死が実現して召された者たちが約束された永遠の資産を受け継ぐためです。 Еврей 9:15 дээр тийм учраас тэрээр шин гэрээний зууч мөн энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг зорихын төлөө өгөж дуудагдсан хүмүүст мөн хувийн амлалтыг хүлээн авуулахын тулд болоо гэсэн. はい。 Амен. イエス様は私たちと神様をつなげる契約者の仲 Тийм 介者で болохоор す。 Есүс бурхан болоод бурхны хооронд хийсэн зууч юм а гэж. だからイエス様を信じるのが大事なんです。 Тэгэхээр Есүст итгэх нь хамгийн чухал юм а. じゃあところでイエス様を信じない人は Эсвэргээр Есүст итгэхгүй хүмүүс イエス様の言葉を信じません。 итгэхгүй хүн чинь үгэнд нь ч гэсэн итгэхгүй байна. イエス様の言葉が父なる神様から託されているという言葉も信じないんです。 Есүсийн үг эзэн бурхнаас илгээгдсэн гэдэг үг нь ч гэсэн итгэхгүй. 例えばイスラム教の人たちがそうですね。 Жишээлбэл исламын шашинтай хүмүүс гэсэн яг ийм байдаг. イエスは預言者の一人だとは信じる。 Исламын шашинтай хүмүүс Есүсийг юу гэж ойлгодог вэ? Есүс чинь зүгээр иш үзүүлэгч гэж. でもイエス様が神から使わされた存在だとは信じないんです。 Харин Есүс бурхнаар илгээгдсэн нэгэн гэдэгт итгэдэггүй. 神様から使わされたというのは預言者じゃないんですね。 Бурхнаас илгээгдсэн нэгэн бол иш үзүүлэгч 預 биш 言 юм 者 аа. はですね、呼び出された人ですよ。 Харин иш үзүүлэгч гэдэг бол дуудагдсан нэгнийг хэлдэг. 地にいる人が呼び出されたのが預言者でしょ。 Газар дэлхий дээр амьдарч байгаа хүнийг дуудаж байгаа хүнийг иш үзүүлж байгаа. 神様から使わされたというのは神様のところにいたそのイエス様が使わされてるんです。 Харин эсвэргээр бурхнаар дуудагдсан, бурхнаар илгээгдсэн хүн бол бурхантай хамт байсан нэгэн энэ газар дэлхий дээр ирж байгаа гэсэн үг. この、ね、神から使わされたのか預言者かというのは全然違いますね。 Тийм болохоор бурхнаар илгээгдсэн хүн үү эсвэл иш үзүүлэгч энэ бол шал өөр ойлголт юм аа. だからイスラム教はイエス様を預言者の一人だとしか認めませ Тэгэхээр ん。 исламын шашинтай хүмүүс Есүсийг юу гэж ойлгодог гэвэл энэ хүн зүгээр иш үзүүлэгч гэж байна. だからイエスを信じないことはイエスの言葉も信じないんです。 Тэгэхээр Есүст итгэдэггүй хүн бол үгэнд нь ч гэсэн итгэхгүй イエ гэсэн. ス様は言ってるじゃないですか、自分は使わされてるって。 Хай.
イエス様は自分は使わされたものだってちゃんと言ってるじゃないですか。 Харин Есүс өөрийгөө би бурхнаар илгээгдсэн, би бурхнаас явуулагдсан нэгэн, бурхнаас энэ хорвоо дээр үйлчлэхээр ирсэн нэгэн гэж бурхан Есүс өөрөө хэлсэн байдаг. ですからイエス様はこのように言います。45節、48節、49節ですね。ヨハネの福音書の 47 12 48章の байгаа. 48節、49節。 48 49. 私を拒み私の言葉を受け入れない者はその人を裁くものがあります。私が話した言葉、それが終わりの日にその人を裁きます。 Намайг голж үгийг минь хүлээж ис авагчийг шүүгч би. Хэлсэн үг минь эцсийн өдөр түүнийг шүүнэ. Учир нь би өөрөөсөө яриаггүй харин юу хэлж, юу ярих тушаалыг намайг илгээсэн эцэг минь өөрөө өгсөн юм а гэж. 私は自分から話したのではなく、私を使わされた父ご自身が言うべきことを話すべきことを私にお命じになったからです。 はい。読みました. 読みましたね。はい。このようにイエス様を受け入れない人は裁かれるんだとはっきり言ってますね。 Тэгэхээр яг тодорхой хэлжиндээ Есүст итгээгүй, Есүсийг хүлээж аваагүй хүн шүүгч нь байгаа гэж хэлж. イエス様が裁くんではなくて、 Есүс өөрөө шүүх биш ээ. イエス様が話した言葉が裁くんだと言ってます。 Есүсийн хэлсэн үг нь шүүнэ гэж хэлсэн. イエス様は救うために来たんじゃないですか。 Есүс энэ хорвоо дэлхийд биднийг аврахаар ирсэн биз. 救うために私たちにメッセージ残してくれたじゃないですか。 аврахаар бидэнд энэ бурхны үгийг илгээсэн. このメッセージを受け取る人が救われて、 Энэ бурхны илгээсэн энэ үгийг нь хүлээж авсан хүмүүс аврагдана. このメッセージを信じなかった、受け入れなかった人は救われないのは当たり前ですね。 Бурхны үгийг хүлээж аваагүй, итгээгүй хүмүүс нь шүүгдэх нь угаасаа ойлгомжтой зүйл. ですからですね、大事なのは言葉なんです。 Тийм болохоор хамгийн чухал зүйл бурхны үг юм а гэж. イエスの言葉なんです。 Есүсийн хэлсэн үг юм а. イエスの言葉をちゃんと聞かなきゃいけないんです。 Тэгэхээр бид нар Есүс юу хэлж байна, юу ярьсан байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй, унших хэрэгтэй. この約束がその通り実現するからです。 Тийм болохоор яг бурхны Библиэлд бичигдсэн энэ үг амлалтаа イエスの言 биелүүлэх 葉 учраас. で救われるのか、 Есүсийн үгээр аврагдах уу? イエスの言葉で滅びるのか、 Есүсийн үгээр нь мөхөх үү? イエス様の言葉だけです。 Зөвхөн Есүсийн үгээр юм а. これをですね、別の言い方するとですね、両刃の剣という表現があります。 Эсрэгээр нь хэлэх юм бол 両刃の剣というのはですね、両方に刃がある нөгөө нэг刀のことです。 хоёр талтай ийм загас нөгөө нэг дэгээддэг хоёр талтай дэгээтэй загасны дэгээр хэлж байгаа. ね、これですね、危険でもあるんですよ。 Энэ загасны хоёр талтай дэгээ нь маш их аюултай. でもね、両刃の剣っていうのは逆に言うとですね、非常に攻撃力強いですね。 Тэгэхээр энэ хоёр талтай дэгээтэй дэгээгээр загас ингэж дэгээх юм бол маш でも使い方間違えるとですね、自分の体切っちゃうんですね。 Тэгээ маш их загас барьдаг ч гэсэн хэрэглэх аргаыг нь буруу хэрэглэх юм бол өөрийгөө ч дэгээдэж аюултай. 両方とも尖ってるからですよ。 Эсрэгээр ингээ хоёр тишгээ ингээд хоёр дэгээ нь ингээд бүр эртээ юм байна. だからある意味ですね、この罪を切り落とすことができるでしょ。 Нөгөө утгаараа хэлэх юм бол гим нүглийг арилгаж болно. イエスの言葉を信じるなら罪を切り落として救いをもらうことができるんです。 Нэг утгаараа хэлэх юм бол Есүс энэ дэгээгээр бидний гим нүглийг арилгаад авралыг авна. でも使い方間違えると自分が怪我するんです。 Эсрэгээр энийг буруугаар хэрэглэх юм бол өөрийгөө ч алах аюултай. 聖書の言葉は剣だっていうふうに言ってるんですね。 Тийм болохоор бурхны үг бол сэлэмтэй адилхан гэж хэлсэн байдаг. そうですね。この使い方がちゃんと信じるなら救われる。 Тэгэхээр бидний энэ бурхны үг энэ хэрэгжилж өгж байгаа энэ үгэнд нь итгэх юм бол аврагдана. 使い方が間違えれば自分が滅びる。 Буруугаар хэрэглэх юм бол бид нар өөрсдөө мөхөл рүү очих аюултай. イエス様の言葉なんです。 Тийм болохоор бурхны Есүсийн хэлсэн үг юм аа. 皆さんが救われるかどうかはイエス様の言葉だけなんです。 Та бүхний үнэхээр авралыг авах уу үгүй юу гэдэг маань бурхны үгэнд Есүсийн үгэнд байгаа гэж. イエス様を信じるならば Хэрвээ Есүстэй итгэх юм бол 裁かれない。 шүүгдэхгүй гэсэн. 救われるということです。 Аврагдана гэсэн утгатай. イエス様の言葉を信じないならば Харин Есүсийн үгэнд итгэхгүй бол その言葉の通りに滅びます。 яг тэр үгийн дагуу мөхөх болно гэсэн. 神様は聖書の言葉の通りに裁くというお方です。 Тийм болохоор бурхан Библиэлд бичигдсэн яг тэр үгийнхаа дагуу шүүх болно. 神様は真実な裁判官です。 Бурхан бол хамгийн шудраг шүүгч. この世の中の裁判官はですね、まあ善良な裁判官は多いと思いますよ。 Тэгээ энэ дэлхий дээр байдаг шүүгчд сайн шүүгчд бол их で байгаа. も
完全な裁判官は一人もいません。 Харин тэд төгс шүүгч бол нэг ч байхгүй гэсэн. なぜですか？ Яагаад вэ? Зэн төмий бит удаг. それもありますね。それからもう一つは限界があるわけです。 Нөгөөх нь эсрэгээрээ хязгаартай гэсэн. 現場に誰もいなかったり、 Гэмба. ね、例えば、ね、誰かが殺されたという話になります。 За жишээ нэг хэрэг гараад хин нэгэн алуулчлаа гэж бодоход ね、その時にですね、目撃者がいなかったらどうですか？ тэр одоо гэмт хэрэгт ямар нэгэн гэрч байхгүй л яах вэ? ね、大体殺人する時って誰も見ないようなところにやるわけじゃないですか。 Тэгэхээр одоо ямар нэгэн одоо аллагын гэмт хэрэг гарлаа гэхэд тэрэнд нь гэрчийг хайдаг тийм ээ. 皆さん勘違いしないですね。殺人していいって言ってないですからね。 Та бүхнийг одоо гэмт хэрэг тийм аллаг хий гэж хэлээгүй энийг андуурч бүтэ ойлгоорой гэж байна. でもこの世の中はですね、見てなかったら推測しかできないんですよ。 Тийм болохоор тэр одоо гэмт хэрэг хийгээд хэрэг хараагүй бол зүгээр таамаглалаас өөр арга байхгүй. Таамаглахаас өөр арга байхгүй. でも神様が裁く時は違います。 Харин бурхны шүүх бол шал өөр юм аа. 神様は全部知っています。 Яагаад гэвэл бурхан бүгдийг мэддэг бурхан. 全部見ています。 Бүх зүйлсийг харж байгаа. 全部証拠を持ってます。 Бүх нотлохоо бурханд байдаг гэсэн. 神様から逃れることできない。 Тийм болохоор бид нэр бурхнаас зугатах, бурхнаас нэг ч хором те, бурхнаас алга болъё гэсэн тийм зүйл хийж чадахгүй. 真実な裁判官。 Тэгэхээр бурхан бол шудраг шүүгч юм аа. もう少しはね、そして聖書は完璧な法律です。 Тэгэхээр Библиэр бичигдсэн үг бүр үнэхээр хамгийн төгс хууль. この神様と聖書の前に私たち立たされたらどうなりますか？ Тэгэхээр бид нэр бурхны өмнө ирээд энэ Библийн энэ ариун үг болоод хамгийн тэр төгс шудраг шүүгчийн өмнө бид нар очивол яах вэ? 弁解できません。 Би өөрийгөө өмгөөлж чадахгүй. ね、またね、それは間違ってるって批判もできません。 Би буруу юм хийгээгүй, би зөв юм хийсэн гэж өөрийгөө өмгөөлж өөрийгөө одоо эсэргүүцэж чадахгүй. 何度も言います。イエス様が来られた時はそうなるんです。 Би дахин хэлье. Есүс дахин ирэхэд энэ зүйл бий болно. イエス様が来られた時には私たちは何にもできません。 Есүс дахин ирэхэд бид нар юу ч хийж чадахгүй болно. 裁かれるだけです。 Зөвхөн шүүгдэх болно. 裁かれない方法はどうしたらいいんですか？ Шүүгдэхгүй тул бид нар яах ёстой вэ? 何度も言ってますね。 Би түрүүнээс дахин хэллээ. Олон хэлж байна. 裁かれないためには Бид нар бурхны өмнө шүүгдэхгүй тул бид нар яах хэрэгтэй вэ? イエスを信じ、 Есүст итгэж, イエスの言葉を信じ、 бурхны үгэнд итгэж, Есүсийн үгэнд итгэж, その通りに生きることです。 бурхны үгийн дагуу амьдрах юм аа. それ以外の方法はありません。 Үүнээс өөр арга бидэнд байхгүй. その時が来た時に Тэр үе ирэх үед 分かったじゃ遅いんです。 одоо ойлголоо гэдэг бол оройтсон байна гэсэн. 今それを皆さんがしっかりと受け取らなければなら Яг ないんで одоо す。 та энэ зүйлийг өнөөдрийн хэлсэн энэ үгийг зүрх сэтгэлдээ хүлээж аваасай гэж. ぜひこのイエスの言葉、聖書の言葉は大切だということを覚えてください。 Тийм болохоор Есүсийг хэлж байгаа үг, Библиэлд бичигдсэн үг ямар чухал вэ гэдгийг та ойлгож аваасай гэж. このように人は聖書の言葉を信じて救われます。 Яг үүн шиг хүн бол Есүсийн Библиэлд бичигдсэн үг, Есүсийн үгээр дамжуулж аврагддаг. また同じ聖書の言葉で裁かれます。 Адилхан эсрэгээрээ Библиэлд бичигдсэн үгээр дамжуулж бас шүүгддэг. これが聖書なんです。 Энэ бол Библи юм аа гэж. だから私たちはですね、イエス様の言葉と聖書をよく聞かなければいけないんですね。 Тэгэхээр бидний итгэж бид нар Есүсийн ээлж байгаа үг болоод Библиэлд юу бичигдсэн байна? Энэ зүйлийг маш сайн сонсох хэрэгтэй. 間違って理解してはいけません。 Андуурч ойлгож болохгүй гэсэн. そのためには礼拝を欠かさないようにすることはとても大切です。 Тэхийн тулд бид нар хүндэтгэл мөрөглийн цагийг 7 хоног бүр эзэн дээр хүндэтгэл мөргөл цагийг алгасахгүй байх хэрэгтэй юм. 礼拝を欠かす人はどんな人になるでしょう？ Цуглаандаа нэг ирээл нэг яваад байгаа хүмүүс ямар хүмүүс вэ? 神を忘れる人になります。 Бурхныг мартдаг нэг нь л болох байх. 聖書を大切にしない人になります。 Библийг тийм чухалд үздэггүй нэгэн болно. イエス様が来られることを忘れる人になります。 Есүсийг дахин ирнэ гэдгийг бүр мартсан хүмүүс болно. なぜならば Яагаад гэвэл 神様と過ごす時間よりも Бурхантай өнгөрүүлэх цаг хугацаанаас илүү 他のものを大切にするからです。 өөр зүйлийг нандгинж өөр зүйлийг чухалчилж байгаа. この世の中は必ず裁かれるという約束よりも Энэ хороо дэлхий заавал шүүгднэ гэсэн тэр амлалтаас өөр 滅んでいくこの世を大切にするからです。 мөхөл рүү явж байгаа тэр зүйлийг л чухалчилж үзэж байна.
皆さんはどちらを選びますか？ Та энэ хоёр сонголтын алийг чухалзаж байна вэ гэж. 私は礼拝を選びます。 Миний хувьд бол би эзэнд хүндэтгэл мөрөглийг сонгож байна. 死ぬまで礼拝を選びます。 Би үхэн үхтлээ эзэнд хүндэтгэл мөрөгл өргөх. 神様から離れたくないので、 Би бурхнаас холдмоорг байгаа учраас 死ぬまで礼拝を би 選びま үхэх す。 хүртлээр эзэнд хүндэтгэл мөрөгл өргөх байх. 礼拝で殺されても礼拝を選びます。 礼拝. 礼拝することで殺されることがあっても礼拝を選び Намайг ます。 хүндэтгэл мөрөгл өргөө цуглаанд явлаа гэхэд намайг ална гэж хэлсэн ч гэсэн би эзэнд хүндэтгэл мөрөгл өргөсөөр байх болно. 皆さんね、大げさな話じゃないんですよ、この話は。 Энийг би зүгээр нэг юм томруулаад ярьж байгаа зүйл биш шүү. 今、中国ではそんなことが起こっています。 Одоо хятад ийм зүйл бий болж байгаа. かつて日本でもそういうことがありました。 Урд өмнө ч гэсэн Японд ийм зүйл бий болсон. いつだっても私たちはそういう覚悟が必要です。 Хизээ энэ зүйл ирэх вэ гэдэгт бидний зүрх сэтгэлдээ бэлдсэн байх хэрэгтэй. 死んでも礼拝捧げられますか？ Би энэ амьдралдаа үхэх цаг ирсэн ч гэсэн би та яг тэр үхлийн танд хэцүү зүйл тохиолдоод үхэх цаг ирэхэд та эзэнд хүндэтгэл мөрөгл өргөж чадах уу гэж. でないと私たちは正しい信仰を持てません。 Харин эсрэгээрээ эзэнд хүндэтгэл мөрөгл өргөхгүй яваад байх юм бол бид нэр зөв итгэлээр явахгүй байна гэсэн. 聖書を毎日読んでいますか？ Та үнэхээр бурхны үгийг өдөр бүр уншиж байна уу? 聖書の中で神様から語られていることはありますか？ Та Библийг уншиж байгаа үедээ та бурхны үгээр дамжуул та босгон байгуулагдчих байна уу? 神様の救いはどこにあるか見ましたか？ Та бурхны аврал гэдэг хаана байгааг та ойлгосон уу? ぜひですね、皆さん聖書をもっと知ろうとね、求めてください。 Улам илүү Библийг би мэдмээр байна. Энэ дотор юу бичсэн байна гэдгийг ойлгомоор байна гэж та өөрөө чин сэтгэлээсээ хүсээд уншаасаа гэж хүсэж байна. 聖書の話難しいわからないってそれでとどまるんだったら皆さんはそれまでです。 Библийн үг уншаад би ойлгохгүй ямар хэцүү юм бэ гэд ингээл орхих юм бол та тэндээ зогсох болно. でも分かるようにと祈れば必ず分かるようになります。 Эзэн минь танад ойлгуулж өгөөч гэж та залбираад унших юм бол та ойлгох болно. 神様が助けてくださるからです。 Бурхан танд туслах болно. あなたに聖霊を送って聖書が分かるようにしてくださるから。 Танд өөрийн ариун сүнсээ илгээж таны уншиж байгаа Библийг ойлгох тэр ойлголтыг ариун сүнсээр дамжуулж өгөх болно. で先日ですね、その戸谷さんの家に行ってですね、お母さんがですね、この夢を見たっていう証しをしてくれました。 Тэгээд хин Тоягийн гэрт очиод ээж аавтай ингээд бид нэр цагаан сараар юм ярьж хахад ийм нэг зүүд үтсэн гэж ярьсан байгаа. Зүүд зүүдэлсэн гэж ярьсан. その夢はですね、詩編の確か93編ですよね。91編ですか。91編を全部ですね、こうバーってこう示された夢だったそうです。 Тэгээ ихч маань болохоор дуул ном тий. Дуул номын 91-р бүлгийг зүүдэндээ ингээд бүх тэр дуулын 91-р бүлгийг зүүдэндээ харсан. Зүүдэндээ одоо сонссон гэсэн. そしてですね、その日からその91編を全部覚えたそうです。 Тэгээд үлзийгч маань дуулал 91-ийг зүүдэндээ зүүдлээд тэрийг тэр өдрөөс хойш 91-р бүлгийг бүр ягшталж хийжсэн. しかもその瞬間でですよ。 Тэгээ тэрийг бүр ингээд тэр зүүдэлсэн агшин одоо тэр яг зүүдлээд маргааш нь бүр одоо зүрх сэтгэлээс нь хизээч холдохгүйгээр тийм цээжинд нь орсон байна. 聖書を記憶するというのは何回も何回も読んで何回も覚えて何回も繰り返し言いながら聖書を覚えるじゃないですか。 Тэр бид нар Библийг уншихдаа Библийн ишлэлийг чэйжлэхдээ маш олон удаа уншдаг те уншаал тэгээд бидний цээжинд ордог ба. 違うんです。 Харин бурхнаар дамжуулж өгөгдсөн үг л そ өөр の юм 日 ба. 突然全部覚えたんです。 Тэгээд үлзийгч маань зүүдлээд дуулал 91-ийг тэр дорооч хийжсэн ба. 神様の助けです。 Энэ бол бурхны тусламж юм ба. 求める人には必ず神様助けてください。 Бурхан өөрийг нь хүсэж байгаа, тэмүүлж байгаа нэгэнд тусламжийг заавал өгдөг. 皆さんが本気で聖書に求めていくなら、聖書を求めるならば、 Үнэхээр та Библийг чин сэтгэлээсээ уншия гэж хүсэх юм бол 神様は必ず知恵を与えてくださいます。 Бурхан танд заавал тэр мэрэгэн ухааныг өгөх болно. ヤコブ書の一章にそのように約束されています。 За Яков 1-р бүлэг дээр яг тэр амлалтыг бичсэн байдаг. あなた方のうちに知恵のかけた人がいますか、その人たちは惜しみなく神様が与えてくださる神様に願い求めなさい。そうすれば与えられるんだと。 Яков 1の1のですね、5節ですね。 За 5節6節 1-ийн 5-ыг бүгдээр уншия. Яков 1-ийн 5-ыг
Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал хүн бүхэнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч бурхнаас гуйг тэгээд түүнд өгөгдөх болно. アメンですね。いいです。いいです。5節だけでいいです。神様を惜しみなく与えるって言ってますね。 Бурхан тэр хүнд өгөөмрөөр өгнө гэж хэлсэн юм. あなたが聖書の言葉を求めるならば、 Та бурханы үгийг бурханаас хүсэх юм бол 惜しみなく知恵を与えてくださる。 танд бурхан өгөөмрөөр 今日話していること全然わからなくても、 Хай. 今日話したことが全然わからなくても、 Өнөөдөр бурханы Библийн үгийг та ойлгоогүй байж магадгүй. あなたが今求めるならば、 Хэрвээ та одоо үнэхээр бурхан минь надад үгээ өгөөч гэж та хүсэх юм бол この聖書の真理がわかるようになる。 бурханы энэ хэлж байгаа үннийг та ойлгох болно. そしてこの言っている意味が全部わかるようになる。 Хай. 今日言っている意味が全部わかるようになります。 Тэгэх юм бол танд өнөөдрийн хэлж байгаа номлол болоод бурханы үгийг та үнэхээр ойлгох боломжтой бол. だから皆さんに伝えたいのは一つです。 Тийм болохоор би та бүхэнд нэг зүйлийг дамжуулахыг хүсэж байна. 聖書を通してあなたは救われるか滅びるかどっちかです。 Библийн үгээр дамжуулж та аврагдах уу мөхгүй л гэсэн үг байна. だから聖書を求めてください。 Тийм болохоор та Библийн үгийг хүсэмжлээсэй гэж хүсэж байна. それは今イエス様を信じている人もですよ。 Одоо Есүст итгэсэн хүмүүс ч гэсэн адилхан шүү. イエス様を信じている人も聖書を求めていきましょう。 Есүст итгэсэн хүн ч гэсэн бурханы үгийг та хүсэмжлээсэй. まだイエス様を信じる確信を持ってない人はさらに強く求めてください。 Есүст итгэхийг хүсэж байгаа те Есүст арайхан итгэхгүй хүмүүс ч гэсэн бурханы үгийг маш хүчтэйгээр хүсэмжлээсэй гэж хүсэж байна. そしてそれを求めた先に今日私が進めたことが理解できるはずです。 Тэгэхээр тэр бурханы үгийг хүсэмжилж байгаа хүнд өнөөдрийн миний ярьж байгаа бурханы үг ойлгогдохоор тэр хүнд очих болно. 求めていきましょう。 Бүгдээрээ бурханы үгийг 神 хүсэмжилцгээе. 様は惜しみなく与えてください。 Бурхан биднэр тэр өөрийнхөө үгийг хүсэмжлэх юм бол өгөөмрөөр イエス・キリスト гайхалтай の өгөх 救い болно. がどんなに素晴らしいかをあなたに示してください。 Бурханы тэр яриад байгаа аврал нь ямар гайхалтай байдгийг танд заавал ойлгуулж あなた өгөх. が聖書の言葉を信じて喜んで洗礼を受ける人になるんです。 Үнэхээр та бурханы үгэнд итгээд бурханы үг гэдэг чинь ямар гайхалтай юм бэ гэж та үнэхээр бурханд бүх зүрх сэтгэлээ зориулаад усан баталгаа хийх тэр зүрх сэтгэлийг бас また өгөх. 信じている私たちも聖書の言葉を喜んでいつも聞くようになります。 Итгэж бидний хувьд ч гэсэн энэ үгээр үнэхээр өгөөмрөөр өгөгдөх юм бол улам илүү баяр хөөрөөр дүүрэх. 私たちはその聖書の言葉を通してですね、揺るがない信仰になっていくんです。 Тэр өгөөмрөөр өгсөн үгээр дамжуулж бидний итгэл хизээж гангахгүй юм аа. だから聖書の言葉が救いなんです。 Тийм болохоор бидний хэлж байгаа энэ аврал гэдэг маань бурханы өөрөө үг юм аа. 裁かれる人にならないようにしてください。 Үнэхээр шүүгдэхгүй нэгэн байцгаая. 神様は正しい裁き主ですから。 Бурхан бол хамгийн шудраг шүүгч юм あ аа. なたが救われることを望んでおられるから、 Үнэхээр таныг аврагдаасаа гэж бурхан хүсэж イエス байна. 様を送ってくださったんです。 Бурхан яагаад гэвэл тэр зүйлийн төлөө Есүсийг илгээсэн учраас. 今求めていきましょ Одоо бүгдээр бурханаас хүсцгээе гэж. う。一緒に祈りましょう。 Бүгдээр хамтдаа 私も祈 залбирцгаая. ります。そして皆さんイエス様をもっと知ることができるように、 Би イエ ч ス гэсэн 様 өөрөө の залбирмаар байна. 言葉を求めていきましょ Та う。 бүхэн ч гэсэн Есүсийг улам илүү миний зүрх сэтгэлд орж 教え ирээч. てください。 Бурханы үгийг мэдэх ойлгох тэр зүрх 導いてく сэтгэлийг ださい。 өгөөч. Бурхан минь та надад туслаач. Намайг удирдах өгөөч. 救いへと導いてください。救いへと導いてくだ Та さい。 намайг аврал руу хөтлөөч. 神様の裁きではなく本当に救いが欲しいんです。 Үнэхээр бурханы тэр шүүлт рүү биш. Үнэхээр тэр мөхөл рүү биш. Харин тэр бурханы агуу аврал руу мөнхийн амь руу та намайг хөтлөөч. また家族のためにも祈りましょう。 Бас гэр бүлийнхаа төлөө залбирцгаая. 家族を救ってください。 Миний гэр бүлийн хүмүүсийг та аварж өгөөч. 家族が本当にイエス様を信じるように、 Миний гэр бүлийн гишүүд, миний гэр бүлийн ээж аав бүх хүмүүс эзэнд итгэхийн төлөө. とても大切なことだから Энэ бол маш чухал зүйл. 一緒に祈りましょ Хамтдаа залбирцгаая. う。自分で告白していきまし Та ょう。 өөрийнхөө үгээрээ бурхан өөрийнхөө үгээрээ залбираасаа гэж хүсэж байна. 祈ります。ハレルヤ、天の父なる神様、今に求めます。主よどうぞ。主よ、今私たちはあなたの御言葉を求めます。あなたの御言葉は救いだからです。あなたの御言葉に裁かれたくないんです。 Таны үгээр あな биднээр たの шүүхийг イエ хүсэж ス байна. 様の言葉によって救ってください。 Тэгэхээр та өөрийнхөө үгээрээ биднийг аварж 私たち өгөөч. に悟る心を与えてくだ Тэгэхээр さい。 бидэнд ойлгох тэр зүрх сэтгэлийг 聖 өгөөч. 書が分かるようにしてくださ Тэгэхээр い。 Библийн ойлгох зүрх 聖 сэтгэлийг 書を өгөөч. 信じることができるようにしてく Библийг だ ч さい。 гэсэн өгнөдөд イ итгэх エス様が боломжийг 救い өгөөч. 主であることを知ることができるよう Есүс に。 аврагч гэдэгт そ итгэх してそ боломжийг の өгөөч. 大いなる平安と喜びが増し Тэгэхээр 加え агуу ますように。 ивэл өрөөл нэгүстэл баяр хөөрөөр イエ дүүрэж ス様の өгөөч. 命が宿るようにしてください Үнэхээр ませ。 Есүсийн ам бидэнтэй хамт イエス様のその大きな愛に触れることができるよう Есүсийн に。 агуу хайраар дүүрэхтэй туслаач. 主よどうぞ私たちを変えてください。 Эзэн минь та биднийг өөрчилж өгөөч. 私たちの心に触れて、 Эзэн та бидний зүрх 求める сэтгэлийг 者には主は知恵を与えると約束されたではありません үнэхээр か。 гойсон нэгэнд өөх болно гэж хэлсэн. 今私たちが必要なのはそのことです。 Үнэхээр бидний 聖 хүсэж 書が байгаа 分かる зүйл ように。 үнэхээр
Бурхны үгийг ойлгодог нэг. 救いが分かるように、 Үнэхээр авралыг мэддэг нэг. 神様ご自身が分かるように、 Бурхан таныг ойлгодог. イエスこそが救い主であることを分かるように、 Есүс зөвхөн аврагч гэдгийг ойлгох. もっと深く教えてくだ Бус さい。 илүү гүн гүнзгий бидэнд ойлгож өгөөч. そしてもう一つ願うことは家族の救いです。 Үнэхээр танаас дахин нэг зүйлийг гуйж байна. Бидний ま гэр だイ бүлийг エス аварч 様を өгөөч. 信じてない家族を救ってくだ Есүс さい。 итгээгүй байгаа бидний гэр бүлийн гишүүдийг イ та エ аварч スを өгөөч. 信じるようにしてください。 Есүст итгүүлж өгөөч гэж залбирч 私たち байна. がイエス様の言葉を伝えますから、 Үнэхээр бид нар таны үгийг дамжуулах болно. 家族が信じるようにしてください。 Бидний гэр бүл итгэгч болоход туслаач. 家族に私たちが福音を伝えるときに Бид өөрсдийн гэр бүлдээ таны авралын сайн мэдээг тарааж байхад 知恵を与えてくだ та さい。 бидэнд мэрэгэн ухааныг өгөөч. 私たちに語る力がないんです。 Бид өөрсдөө үгээрээ хэлэх тэр 語 хүч る чадал 知 байхгүй 識 ч がない гэсэн んです。 бидэнд үнэхээр тэр итгэл байхгүй でも байгаа ч 求め гэсэн るときにイエス様は与えてくださることを харин гой тэгвэл信 өгөх じ гэж ま та す。 хэлсэн мөлий. 主を与えてください。 Эзэн минь та бидэнд туслаач, бидэнд 私たちには өгөөч ま гэж た залбирanгуйч байна. それを語ることの勇気がないんです。 Гэр бүлдээ үнэхээр бусдад дамжуулах тэр бидэнд зориг байхгүй байна эзэн минь. 人の機嫌を本当に見てしまうんです。 Тэр хүн ямар зан чанартай байгааг нь бидний үргэлж хардаг. 人を恐れてしまうんです。 Хүнээс бид нар айдаг билээ. でも私たちはイエス様の言葉が救いだから、 Үнэхээр Есүсийн үгээр бид нар авралыг авах イエ учраас ス様の救いを受けてほしいから、 Есүсийн авралыг авахыг хүсэж байгаа учраас 勇気を持って語れるように、 үнэхээр тэр зоригтойгоор хүчтэйгээр тэр бусдад дамжуулах хүч たと чадлыг え өгөөч. 嫌われても勇気を持って語れるよう Үнэхээр に、 бусад хүн бидний дамжуулсан үгийг дургуутч хүлээж авсан ч гэсэн 私 хүч たち чадлыг өгөөч. にその勇敢さを与えてください。 Бидэнд та тэр зориг хүч чадлыг өгөөч. 主よ、あなたの力が必要なんです。 Эзэн бидэнд ингээд таны хүч чадал хэрэгтэй あ байна. なたの知恵が必要です。 Таны мэрэгэн ухаан хэрэгтэй байна. 今祈り求めます。 Үнэхээр энэ цаг таны өмнө залбирanгуйч байна. どうぞここに集うお一人お一人を救ってください。 Энэ цугларсан хүн нэг бүрийг та аварч өгөөч. 私たちの家族を救ってくださ Бидний い。 гэр бүлийг та аварч өгөөч. イエス様こそ救い主です。 Есүс бол цорын ганц амьд аврагч билээ. イエス様は裁くために来たのではなく救うために来られたのです。 Есүс энэ дэлхийд дээр шүүхийн тулд ирээгүй аврахын тулд ирсэн билээ. この救い主イエス様を受け入れられて、 Аврагч эзэн таныг хүлээж авахд ここに集う全員がイエス様の迎えに来るのを待っている人になれますように。 энэ цугларсан бүх хүн Есүсийг аврагч эзэн таныг дахин ирэхэд үнэхээр баяр хөөртэй хүлээдэг нэгэн болох туслаа. 一緒にイエス様のところに行けるように、 Үнэхээр тэр таныг дахин ирэхэд баяр хөөртэйгээр тань руу үнэхээр ороход та туслаач. 私たちを一つにしてください。 Та биднийг нэгэн бий болгож нэгдмэл байлгаж өгөөч. 私たちの願いを今主に告白しました。 Үнэхээр бид өөрсдийн хүслээ танд үнэхээр илчлэн хэлж байна. 主はこの告白を受け入れてくださると信 Бидний じます。 хэлж байгаа энэ зүйлсийг эзэн минь та сонссон гэж итгэж байна. 感謝します。 Тань талархаж байна. また私たちもこれからももっと前進できるように、 Үнэхээр тань руу улам илүү итгэлтэйгээр зоригтойгоор алхахад と туслаач. 福音が伝えられるように、 Таны сайн мэдээг бусдад дамжуулдаг нэгэн байлгаж өгөөч. 主よ、東京モンゴル教会を強くしてください。 Эзэн Токио Монгол чуулганыг та хүчрэг болгож өгөөч. 東京モンゴル教会が福音をイエス様の言葉を伝える教会となりますように。 Токио Монгол чуулганд таны амьд үгийг үнэхээр сайн мэдээг үнэхээр бусдад тараадаг чуулган байлгаж өгөөч. 日本に住むモンゴルの人々にこの素晴らしい救いを伝える教会となりますように。 Японд амьдарч байгаа монголчуудад таны гайхалтай сайн мэдээг тараадаг чуулган байлгаж өгөөч. モンゴル本土に帰ってもこの言葉を伝える人になれますように。 Их орондоо босож очсон ч гэсэн таны үгийг дамжуулдаг нэгэн байлгаж өгөөч. また日本に住む日本人にさまざまな国の人々にもこの福音を伝えることができますように。 Японд амьдарч байгаа японочдод болоод олон орны өөр хүмүүс ч гэсэн таны үгийг дамжуулдаг нэгэн байлгаж. 東京モンゴル教会がそのような教会として成長できるように、主 Токио よ Монгол чуулган ийм үнэхээр таны ивэл өрөөлөөр өссөн чуулган байлгаж өгөөч. 力を与えてくださ Та い。 бидэнд хүч чадлыг өгөөч. 聖霊の力を与えてください。 Ариун сүнсний хүч чадлыг өгөөч. 求めますから。 Танаас үнэхээр залбирanгуйж байна. 主は惜しみなく与えてくださることを期待します。 Үнэхээр танаас үнэхээр өгөөмрөөр өгдөн гэж найдаж байна. どうぞ主よ、これからも兄弟姉妹一人一人を強めてくださいます。 Та одоо өнөөдөр цугларсан итгэгч ахын дүүсийн бүх хүмүүсийг минь та хүчрхжүүлж өгөөрэй. イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. アーメン。 Амен. Амен. Тэг бүгд хамтдаа суудлаасаа босоод эзэнд хүндэтгэлийг өргөцгөөе.
орилох буулаг минь хайрыны дадаг та бүвэж хүчдавраа хүрхэмит тэнгэрээ сасраа зовлон сэтгэлийн хүлээсийг тайлнаа гачи хайр бидний ихээ гашуудын биш баярын үлмаа сонгаа далцэтэлийн нууцинээсээ гал хайртай багтан дуулъя таны хайр ариу таны хайр уда таны хайр хязгааргүй таны хайр хүрээчгүй таны хайр ариу таны хайр уда таны хайр хязгааргүй таны хайр хүрээчгүй ундраа орилох буулаг минь хайрыны дадаг та бүвэж хүчдавраа хүрхэмит тэнгэрээ сасраа зовлон сэтгэлийн хүлээсийг тайлнаа ачиг хайр бидний эрхээ гашуудын биш баярын үлмаа сонгаа далцэтэлийн нууцинээсээ гал хайртай багтан дуулъя таны хайр ариу таны хайр уда таны хайр хязгааргүй таны хайр хүрээчгүй таны хайр ариу таны хайр уда таны хайр хязгааргүй таны хайр хүрээчгүй Амен. Өнөөдөр хамтдаа эзэнд бэлдэж ирсэн өргөлөө хамтдаа өргөцгөөе. Тэгээд эзэн рүү залбирanгуйцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Танд өргөхөөр ирсэн байна аваа. Тэмээ эзэн. Таны энэ өргөлөөр дамжуулаад эзэн. Энэ цуглааныг босгон байгуулах. Энэ чуулганыг босгон байгуулах
тэр хэрэгцээтэй бүх зүйл дээр шударгаар яг үннээр зарцуулахад тусаж өгөр аваа. Өнөөдөр өргөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг 100, 1000 бэлхам дүүрнээр өрөөх болтугай аваа. Та үнэхээр тэр хүмүүсийн үнэхээр гэрт байгаа тэр талхны савын тэр хоолын эзэн та үнэхээр бэлхам дүүрнээр өрөөх болтугай. Тэмээ эзэн. Өнөөдрийн өргөлийг таны нэрээр, Есүсийн нэрээр өрөөн залбирч байна. Амен. Өргөлийн хайрцаг хурд байгаа тэр бүдэр эзэнд баяр хөөртэйгээр өгөөмөр зүрхсгэлээр өргөцгөөё. Таны сүмийг байгуулаа. Чи хүсэл зүхэндэж урд байгаагаа нэгтгээрэй. Чадах бүхнээ хийж бай. Хурах цахалсаа зүн хараа зүхэндэж гаргараасаа барай. Энэ нутаг сэргээлтийг хүсч бай. Бидний санаач танда өргөсөн мөчийг бидний дурсаж золиос болон явсныг имэ. Бидний санаач ариун та мөн хөдүүнээ залбиралдаа дуусаа танда бид өргөж бай. Бидний санаач, бидний санаач танда өргөсөн мөчийг бидний дурсаж золиос болон явсныг имэ. Бидний санаач ариун та мөн хөдүүнээ залбиралдаа дуусаа танда бид өргөж бай. Амен. Эзэн даалгавар байх болтугай. За өнөөдөр хараахан шинэ хүн ирээгүй байна те. За тэгвэл бүгд хамтдаа үннийг хүндгэлийг хамтдаа бие бинийгээ өрөөгөөд өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Тэгээд бүгдээрээ жоохон бие биенийгээ ойртоод тойроод тойрог болгоод бие бинийгээ гараа сунгаад бие бинийгээ өрөөн та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн юм а гэж өрөөцгөөе. Бүгдээр тойрог болоо зогсчих. Тойрог болоо бие бинийгээ хараад хүн болгон руу яг хараад та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан байна уу? Өнөөний цагаас сэхисэний хэзний нагухай бидний уулзалтаар дамжуулаад үржимсий гаргаад энэ хорвоо дэлхийдээ таны амьдарч байгаатай бид бүхэд үнэхээр баяр хөөргийг авчирдаа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн юм аа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг таач байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө
Та бол тэр хайрыг авах төлөө. Та бол тэр хайрыг авах төлөө төрсөн хүү билээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Та бол тэр хайрыг авах төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Яг хажуудах байгаа үнэ тэрвэрээрээ. Эзэн танд хайртай. Есүс Христ танд хайртай. Тийм учраас та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн юм аа. Амен. Бүгд хамтдаа их эзний заасан залбирлыг хамтдаа уншицгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таних. Амен. Бүгд эзэнд алдар ташлтыг өргөцгөөе. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Тэгээд хамтаа нөхөрлийн цаг руу орцгоё. Тэгээд эх 7 хоногт баяр хөөртэйгээр уулзцгаая. Амен. Гурван сарын 15-ны царлаа.